Өнөөдрийн бүтээлэр хүүхдүүдээр бүгдөө Эрдэнэсийн хайрцаг гинэ. За тэгээ багш нь өөртөө байгаа хамгийн гоё өнгөтэй гэсэн цаасаа сонгоод авчлаа. За хамгийн нэгдүгürt бид нар голоор нугална. За багш нь голоор нугалаад харуулъя. За голоор нугалчлаа тий. 15 гэсэн ам дөрвөлжин цаасаа голоор нугалчлаа. За одоо тэгэнгүүтээ ийшээгээ аваачаад за та нарт маань ийм ам дөрвөлжин хатуу цаас байвал бас хатуу цаасаа ашиглаж болно шүү. Хатуу цаас байх тусам хайрцаг маань ямар ах вэ? Биетэй болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Эрдэнэсийн хайрцаг хийх гэж байгаа учраас за ингээд адилхан дөрөв тэнцүү болсныгоо буцаагаад голоор нугалчихна хүүхдүүдээ. За ингээд голоор нуглаад за голоор нугалсан. Одоо тэгээ яах вэ гэхээр энэ үзүүрээ энэ дээр авчирна гэсэн үг. За түрүүний нөгөө талд хийсэн л нугалалтуудаа бүгдийг энэ талд бид нар яаж яана нугалж штт тийм ээ. За ингээд цаас маань 18 ижил яах вэ? Дөрвөлжин болчлоо штт тийм ээ. 8 биш 18-г нь 16 шөгтүүд 16 шиг ийм дөрвөлжин цаас болчлоо тий хардаа. За одоо яах вэ гэхээр нэгтлийн тэнэлгээд доош нь харуулангуудаа энэ дээр яах вэ? Гурвалжин үсгэж авчрах нь. За одоо энэ талтаа бас адилхан авчираад гурвалжин үсгээд хоёр талаасаа тийм ээ. За одоо энийг мөн энэ дээр авчирч. За ингээд дөрвөлжин үсгээд энийг мөн адил энтэй авчираад за ингээд нугалчлаа тийм ээ. За одоо яах вэ гэхээр энэ гурвалжингаа наашаа оруулж ирээд энийг дөрвөлжин болгочих нь ингээд. За ингээд дөрвөлжин болгоход энийг гурвалжлахдаа мөн адил ийшээгээ гурвалжилж тийм үү. За одоо энийг татаж авчираад эннийхээ доогуур саяны гурвалжилснаа яах нь хийх нэ. За энэ мөн адил энийг сөхөж яваад үнийгээ яах нь хийчих нь. За нэг юм боллоо тийм ээ. За одоо юм болсныгоо одоо энэ доотлын гурвалжингаа дээшээ авчираад дээд гурвалжингаа мөн дээрээс нь дараад за тэгэнгүүтээ нэгэ тэнэлчих юм байна. Тэгэнгүүт Эрдэнэсийн хайрцагны маань яах нь доод суурь гараад ирэх юм шүү дээ хараа. Ингээд доод суурь. За одоо дээдлээ. За дээдлээ ихийн тулд дахиад саяных шиг голоор нь нуглаад за тэгээд дахиад гол руугаа багш нэгтээ өнгийн зөрүүлэх гээд цэцэгтэйг одоо доторлуугаа хийсэг анзаарсан баг те. Багшийнх нь энэ цаасны онцлог нь хоёр өнгө нь хоёулаа өөр байгаа шүү дээ.
За ингэчээ дараа нь яах вэ? Буцааж босгоод нөгөө талдаа аваачаад яг саяных шиг нугалах нь энэ тийм ээ. Хайрцагныхаа сөрөг яг яаж хийсэн шиг. Өөрөөр хэлэх юм бол 16 ижил дөрвөлжин үсгэнэ гэсэн үг болж байна. Нэг талдаа 8. За одоо тэнэлгчээд энэ дээдлээ эндээ гурвалжин үсгэнэ. Эхний дөрвөлжингөр. За энд бас захын дөрвөлжингөр нь гурвалжин үсгэх нэ. За тэгээд үүнийгээ гол тавчраад за ингээд нугалчих. За ингээд нугалцтэй. Одоо үүнийгээ эндээ авчираад үүнийгээ эндээ авчирч. За нэг ийм хэлбэртэй өгтөдөө хараа. Ийм хэлбэртэй. За ийм хэлбэртэй болгочлоо. Хушуулсан ийм гурвалжин татвш орсон тий. За үүнийгээ энэ голын үүн дээр нь энэ дөрвөлжин дээрээ гурвалж үсгэх нөхдөд. За энтлэн байдал шиг хангалгаад ингээд гурвалж үсгэжлээ. За одоо үүнийгээ хойш нь тэмүүлгээд энэ дөрвөлжин дээрээ гурвалж үсгэх. Үсгэн тийм ээ. Тэгнгээ үүнийгээ яах вэ гэхээр ингээд тэнэлэх нөхдөд. Гээд тэнэлгээд ингэчлээ. За ингээд энэ хоёр талаа гурвалж үсгэжлээ. За ингээд гурвалж үсгэчээд одоо үүнийгээ эндээ авчираад энэ гадна талдаа гарцсан гурвалжнаа дотор тал руу нь оруулах нь байна тийм ээ. За тэгээд яах вэ гэхээр нэг юм болж байна да. Одоо энийгээ энэ завсар нь энэ хоёр жигийн хоёр завсраа хийгээд тэгэхэд үүнийгээ төгшин эргүүлээд ингээд ертөнцийн хайрцаг маань бэлэн болчлоо өгтөдөө. Тэгэхээр энэ ертөнцийн
хайрцагны маань суурнөөр тагнөөр болчих хэвчээ. За ийм сайхан гоёмсон хайрцгийг хамтдаа бид нар яснаа уралцглаа шүү дээ тийм ээ. За ингээд онгоолоо таглаа. Одоо буцаага таглалаа. Чиг орчин тий. Багшаахан цаас нэмгэн болохоор ингээд цөмөрч ороод байна. Жохон хатуу биетэй цаас сайхан бол их сайхан. Бивэндээ ороод тулгууртай ахаар байна тийм ээ. За ингээд ертөнцийн хайрцгаа хамтдаа уралцлаа.